За юу яцгаанда guys, Fox байна. За тэгээд өнөөдрийн бичлэгээр хэдүүлээ бидэн тохиолдсон амжилт явдлууд гэдэг групп дээрээс хүмүүс тохиолдсон амжилт явдлууд унших болно. За тэгээд олон юм яриад авах шууд бичлэгээ эхэлсэн тэр бах. Ингээд 5 4 3 2 1. За ингээ ихний пост. Энэ бүхэн анх эхэлсэн түүх. 2010 онд би зүү салаанд байг цуслан дээрээ хэсэг найзуудын хамт саксны талбай тоглож наацаар гигээд тасрахын алдад найзуудаасаа гэрт төхүүлээд өгөхий гун харих цандаа элдвийг арьсаар ламрах санаатай нэг газар сууцгаалаа. Жич манай цуслангийн байшин саксны талбайгаас нилээн зайтай эсрэг талын уулын модон дунд байдаг. Нилээ инээлд ярих зураа эргэн тойрны ажваас урд тал дутуу баригцсан ойрхон зайтай хоёр байшин байх ба лавшруулан харвал нэг цонхоор нь хөвөлцөн хөдлөх манан шиг зүйл өөдөөс таллах шиг болов. Манай хэд ч анзаарсан шинжгүй байхаар нь айлгаад явах бивл буруу харсан байх гээд хурдхан харих хүсэлтэй байгаагаа хэлэн яравчлаа. Гэртээ хурж ирээд үнэх харсан зүйлээ мартагна 15-ны сарыг хараад л ямар гоё өрөө вэ гэсээр л нүүр гараа угаачаад дагтан дээр хэсэг сууж байтал хажуугаар юу нүл мэддэг зүйл хурдтай өнгөрөхөд зочин тэр зүг юу байв гэсээр л эргэн харахад юу ч харагдсангүй. Нохоо байсан байх гэж өөртөө хүчээр итгүүлж гэртээ орохоос өмнө 0 орж авъя гэдэл жорлонгийн зүг алхав. Ядахтаа жоохон зайтай. Цаахан талд нийлэх хүүхэд уйлах шиг эмэгтэй хүн инех шиг сонсогдоод л дотор эвгүүцсэн ч бие засч аваад л гэртээ гүүх шахам орлоо. Уган хоёр давхартаа дүүнэртээ унтдаг байв. Тэр өдөр яагаад ч юм эмээгийнхээ хажууд унтмаар санагдаж байсан. Өглөө нь би сэрээгүй. Зүудэнд тод гэрэл түүнээс намайг дуудах дуу хоолой болон битгий яв миний хүү ээж дээр химээ уйлах чимээнээр 2 хоногийн дараа их нялхсан мэдрэлийн тасаг тухай оржээ. Ээж маань тухайн үедээ гадаадд байсан болохоор эмээ аавга ихч хоёр хөхөөрөө даллан сэрэлсэн тэр байж. Би юу басныг ойлгохгүй ба эргэн тойронд минь бөөн гуниг нулимс дүүрэн нүднүүт л угтаж билээ. Намайг ухаангүй байх үеэр гэрийнхэн хүнд үзүүлэхэд гүйдэлд дайруулан сүнсэн зайлсан гих хариу сонсжээ. Ингэж л бүх зүйл ихэлсэн юм да. Яа бас эвгүй юм те. Гэтэ яахааргүй нэг хоёр давхар дээр ингээд одоо ингээ манар шиг зүйл ингээ сүдгнээд ингээ алсан малсан гэж байгаа штэ. Над бас яг тийм юм тохиолж байгаа байхгүй юу? Яг тийм нэг юм эзэнгүү болсон тийм нэг байшингийн хажуугаар явж исэн чи ингээд хоёр давхар дээр нэг цагаан юм зогсож яснаа. Өөр тийш хараад эргээ харсан чи нэг давхар дээр ингээ зогсож байсан байхгүй юу? Яг би энэ тухайга дараа ярьж өгье заяа. За ингээд дараагийн пост. За ингээ хоёр дахь пост. Босоо суучихсан өгсөн үнээс болж галзуурав. Босоо суучихсан өгсөн үнтэй тааралдаа дэлгий бала болсон нэгэн залуугийн гунигт явдлыг хин нэгэн дахин учрахыг гэсэндэ болгоомжлуулах үүднээс бичлээ. 1998 оны 100 нарангийн ингэрийн ойролцоо хэдэн үнийгээ дагаж өдрийг өнгөрөөдөг байсан 9 дорж хүү гэдэг 27 настай залуу гэртээ ухаан санаа солиорчгсоо орж иржээ. Тэрбээр өгсөн үн сууж байна тэр харалтаа гэж хэлээл дажигнэн чичрэхээс өөр зүйл хэлэхгүй байв. Тавьшрахгүй байсан учраас арга буюу эмч дуудснаар сэтгцэн эмгийг судлалын клиникийн эмнэлэгт хэвтүүлжээ. Харин дүү нөхрөө хулгаад алдахгүй гэж явж байгаа оршуулгын газрын ойрхонд нэгэн нүцгэн хүн сууж байхыг хараад асуус судлахаар санаатай очтол үнэхээр л амьгүй болчихсон цогц байж. Дүү нь хаа очиж хинэггүй нэгэн байсан учраас хідэн алхмын зайтай газраас чулуу шидэн онтол хингэрэг шиг хөөжгсөн гидсэн пид хийтэл хагараад үхтэл хажуу тийшээгээ унжээ. Болсон явдал гэвэл ердөөл юм. Эс дорж хүн мэдээж санасгүй ч очсноо зайж очирдоо сэтгцийн хямралд орж солиорсон юм. Уг хөхтөл ядуу доороо нэгэн байсан байж таарах бөгөөд амьдралын ирэхээр хээр аваачаад ил нутглуулсан байх. Харин нохоо шувуу идэж амжаагүй учраас халуунд булчин шүрмсэн татаж чангарснаар босоо суучихсан тэр байж л дээ. Ер нь л ил орчуулсан хүн халууны үлрэлт босоо суучих нь инүүхэнд гин. Их сурвалж бүгд өтгтөө таасан хүмүүсийн бодит явдал. Энэ тухай бол би өмнө бас сонсч байсан. Өмнө сонсч байсан гэхээс илүү маш олон юм түүхүүд байд юм билээ. Нөгөө хээр одоо ингээд ил тавиад оршуулсан гэж ил тавьсан хүмүүсийг ингээд зогцсон босоо суудсан гэсэн тийм олон тийм явдлууд байдаг гэсэн. За ингээд дараагийн пост. За ингээд 3 дахь пост. Ихээ олон жилийн өмнө найзтайгаа харьцдаг нэгэн залуугийн да хоол хийж идэж хидэм хяа буваа. Мараа найз хидийг угаад унтахаар болоод хажуугийн өрөөнд ноороод унтаж байсан юм. Бид хоёр үргэлжлүүлж ууж кино үзэж юм ярьж байтал хажуу өрөөнд унтаж байгаа манай найз над руу залгаж байна. Яасан гэсэн чинь чи хаана байна? Би хаана байгаа? Идэргээл нэг хөвгөө хоолоогоор яриад өрөөрөө нь яваад орсон нүдэн көлийцэн нэг сонирн болчихсон сууж байсан.
Гэрэл асаа эргэн тойрноо тойруулж эвгүй хараад хэсэг арай хийж тайвшраад ярьсан чинь унтаж байхад нь араас нь нэг эмэгтэй хүн тэрврээд хөвтөд байсан их хүүтэн айгаад арай хийж өмдөөс өрөөнийх нь хамаг юм солигдсон шал өөр газар болчихсон байсан гэсэн. Тэрнээс хойш манай найз маань хөл гараа бэртээгээд их онцгүй байсан да. Бас хөдөө хамаатныхаа айлд унтаж байгаад тооноор сарны гэрэл тусч сэрэд харсан нөгөө хүүхэн нь тоон дээрээс харчихсан сууж байсан гэсэн. Яа бас тэгтээ бас эвгүй л зүйл болсон юм байна да энэ бол. Яа. За тэгээ өнөөдрийн бичлэг инхүү дуусч байна. Тэгээ бичлэгээ дуустал нь үзсэн баярлалаа. Тэгээ таалагдсан бол лайка дараарай. Тэгээ бас саб хийгээг байгаа сабайхаа мартваа. Тэгээ бас ер нь бол нөгөө стрим хийж үзэж байгаа, туршиж үзэж байгаа гэх юм уу. Тэгээд ер нь тоглооны бичлэг ороо явчихна. Хажуугаар нь бас ийм босын явдлууд ингээ ороо явчихна. Ер нь бол энэ хоёроо ингээд бичлэг хийгээд явах болно. Тэгээд заавал юм яриад явах уу те. Ингээ бичлэгээ дуусгая. Bye. I'm breaking these walls down, breaking these walls down. If you want adventure, then fly to home. But if you wanna travel